Байцгаана уу, та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би туяагаас ирсэн загталд хариу өгөхийг хүслээ. Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Би нөхөртөөгөө хамт нэг зорилго тавиад тэрнийхээ төлөө ажиллаж байгаа л да. Одоохондоо арай зорьсондоо хүрч амжаагүй л ажиллаад л байж байна. Даанч энийг маань манай гэрийнхэн ойлгохгүй эсэргүүцээд байдгийн. Зорилгынхаа төлөө явах гэхээр ээж аавыгаа гомдоочих гээд тэдний үгээр явхаар би зорьсон ажлаа хийж чадахгүй болох гээд байна. Би энэ сэтгэл зүйн зөрчлөөсөө яаж гарч яах ёстой болоо? Тэгэхээр туяа би чиний асуусан асуултанд ингэж хариулмаар байна. Таныг дэмжих хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл гэдэг үгийг та мэдээж олон удаа сонссон байх. Дотны биш хүмүүс хэрвээ таныг дэмжихгүй байгаа тохиолдолд та тэднийг орхиод явж болно. Харин оронд нь таныг дэмжих гэх хүмүүсийг сонгож тэдэнтэй найзалж тэднэр өөрийгөө хүрээлүүлэх боломжтой. Үүнд асуудал байхгүй. Харин дотны гэр бүлийн хүмүүс таныг дэмжихгүй байгаа тохиолдолд маш хэцүү. Тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгтээ би энэ тохиолдолд юу хийж болох вэ? Мөн юу хийж болохгүй вэ гэдэг мэдээллийг оруулахыг хүслээ. Тэгэхээр туяа таныг танаа гэрийнхэн яагаад дэмжихгүй байна вэ? Таныг дэмжихгүй байгаа тэр шалтгаан, тэр зорилго юу вэ гэдгийг олж мэдэх нь маш чухал. Тиймээс би өнөөдөр 5 шалтгааныг оруулж байна. Нэгдүгээр таны хийж байгаа зүйл тэдний мэддэг зүйл биш учраас дэмжихгүй байгаа. Тэд аль болохоор өөрсдийн мэддэг гэх зүйлээ хийлгүүлэхийг хүсдэг. Хоёрдугаар тэд таны юу хийгээд байгааг мэдэхгүй, ойлгохгүй байгаа учраас дэмжихгүй байна. Гуравдугаар танд мөнгө өгсөн, эсвэл зээлдүүлсэн, тиймээс мөнгөө алдчихвээ гэдгээс айж байгаа учраас дэмжихгүй байна. Дөрөвдүгээр тэд өөрсдөө өмнө нь зорилгынхоо араас явж байсан боловч амжилтгүй болж байсан, эсвэл өөр амжилтгүй болж байсан хүмүүсийг мэддэг учраас танийгч бас амжилтгүй болох байх гэдэг үднээс дэмжихгүй байгаа. Тавдугаар таны туршлага, мэдлэг, чадварт эргэлзэж байгаа учраас дэмжихгүй байгаа. Тиймээс эдгээр шалтгаануудын аль нь байж болох вэ гэдгийг олж тогтоогоод хэрвээ та тэдний оронд байсан бол яах байсан бэ гэдгийг өөрийнхөө нүдээр биш тэдний нүдээр олж харахыг хичээгээрэй. Ингэснээр та тэднийг илүү ойлгох болно. Өөрөөр хэлэх юм бол та тэдэнтэй маргалдаж зөрчилдөхгүйгээс гадна тэднийг гомдоохгүй гэсэн үг. Анхаар, юу хийж болохгүй вэ гэвэл маргалдаж болохгүй. Маргаанаар асуудлыг бүр хизээж шийдвэрлэж чадахгүй. Тиймээс тэдэнтэй харьцахдаа таны зөв. Гэхдээ залуу байгаа дээрээ, мөнгөтэй байгаа дээрээ, хүүхэдгүй байгаа дээрээ үүнийг оролдоод үзмээр байна. Үгүй бол хожим хойноо амаа барьж харамсах юм болно гэдгийг хэлээрэй. Яагад гэвэл нэгдүгээр таны зөв гэдгийг заавал хэл. Тэдний нүдээр тэд үргэлж зөв байх болно. Тийм учраас та тэднийг өөрчилж чадахгүй, харин тэднийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хоёрдугаар оролдож үзэх хэрэгтэй гэж хэл. Хийж үзэх биш, оролдож үзэх хэрэгтэй гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагад гэвэл оролдож үзнэ гэдэг нь бүр хийн гэсэн үг биш учраас тэдний санааг багч гэсэн амраана. Гуравдугаарт яагаад одоо оролдож үзэх хэрэгтэй шалтгаанаа хэл. Яагаад гэвэл залуу байгаа дээрээ хүүхэдтэй болохоос өмнө энэ бизнес зах зээлд илүү үнэлгээтэй байгаа дээр нь энэ бизнес эд хөгжиж байгаа учраас, эд мөнгө хийж байгаа учраас яг одоо оролдож үзэх цаг гэдгийг тэдэнд мэдэгдэх. Дөрөвдүгээр сүүлд амаа барьж харамсахгүй тулд гэдгийг хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл хинч хожим харамсахыг хүсэхгүй шүү дээ, тийм үү? Нэмж хэлэхэд хэрвээ та тэдэнд юу хийгээд байгаагаа, яагаад хийгээд байгаагаа тайлбарлаж хэлээгүй байгаа бол цаг зав гаргаж байгаад яг юу хийгээд, яагаад хийгээд байгаа гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй болов. Бас зорьсон зорилгот нь урагштай байгаагаа, зорилгынхоо дагуу шин сонирхолтой хүмүүстэй уулзаж, танилцж байгаагаа, шин юм сурч, мэдэж байгаагаа, бусад хүмүүст тусалж, дэмжлэг үзүүлж байгаагаа, мөн зорилгынхоо дагуу явснаар таныг ад жаргалтай, сэтгэл хангалуун болгож байгаагаа тэдэнд байнга хийж байх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Мөн тантай ижил төстэй, зорилготой хувь хүн, байгууллага хэрхэн амжилтанд хүрсэн, эсвэл хэрхэн амжилттай
хурдтай яваа мэдээллийг энд тэндээс олох боломжтой бол түүнийг олж авч гэрийнхэнтэй хуваалцах. Хуваалцах боломжгүй бол зүгээр нүдэнд нь ил харагдах газар байлуулж болно. Товчхондоо хэлэх юм бол зорилго руугаа явж байх энэ бүх хугацаанд өөр тохиолдож буй эерэг үйл явцыг гэр бүлийнхэнтэйгээ байнга хуваалцаж байх нь зүйтэй болов уу гэж би бодож байна. Тэгээд хамгийн гол нь та өөрөө зорьсон зорилгодоо хүрэх нь маш чухал. Тиймээс туяа асуусан асуултанд нь хариулж чадсан гэж найдаж байна. Сонирхолтой асуулт асуусанд маш их баярлалаа. Одоо танаас асуух асуулт байна. Та энэ тухай юу гэж бодож байна вэ? Энэ тухай танаас сонсомоор байна. Сэтгэлдээ доор үлдээгээрэй. Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол лайк дараад цааш найз нөхдөд түгээгээрэй. Мөн миний захин мэдээлэл бүртгүүлээгүй байгаа бол яг одоо okatumur.com руу ороод миний захин мэдээлэл бүртгүүлээрэй. Учир нь би зөвхөн захин мэдээлэл бүртгүүлсэн хүмүүстээ илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгдөг. Мөн миний YouTube сувагт бас бүртгүүлж болно. Хүс хий хүр Okatumur Los Angeles.